За сайн байцгаана уу. Тэнгэрийн сургуулийн баг хамт олон маань Ус аймагт ирж нэг өдөр ажиллалаа. Өнөөдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд бас зөндөө олон хүн ирж байна. Бидний төсөөлжсэнээс хавгүй олон их хүн оролцож сонирхож байна. Тэгэд энд ирэх бас нэг шалтгаан байгаа. Ер нь бол бид нар энэ Тэнгэрийн сургуулийн зүгээс энэ жил бол Чадвал 21 аймаг нэг 100 орчим сумд ажиллаж энэ үндэсний нэгдмэл үзэл санаа, үндэсний философи, үндэсний оюун санааны дархлаа бас энэ тэнгэр үзэл гэдэг юмыг түгээн дэлгэрүүлэх, за утга учирыг ард түмэнд тайлбарлаж ойлгуулах. Тэгээ тэнгэр үзлийн тухай ярих төр хүмүүс нэг тийм бөө мөргөлөө гэд шашинлаг бохор сүсгэлөө оруулах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол Монгол үндэсний төр төсны тийм сэргэн мандалтын үзэл санаа гэдэг утгаар нь бас хүмүүст ойлгуулах ярих, таниулах тийм сургалтын ажлыг хийгээд явж байгаа маа. Ер нь зүгээр ингээд түүхийг ингээ харахад бол хүн гүрний модон шаны бол Тэнгэрийн хүү гэдэг жисэн, Атила хаан бол Тэнгэрийн ташуур гэдэг жисэн. Чингис хаан маань бол одоо мөнх Тэнгэрийн хүчин дараа авах суу залын ивэлэр дэ Тэнгэрээс заяагтай төрсмөрсөн гэдэг ийм их баримтууд бол Монголын түүхэнд бол дүүрэн байна л гэдэг. Монголчууд ямар үедээ сэргэн мандажсэн бэ гэдэгтэр энэ тэнгэр үзэл гэдэг зүйлийг үндэсний оюун санааны философи одоо нэгдмэл үзэл санаа, итгэл үнэмшил болгосон үедээ нэг тийм оюун санааны хувьд нэгдмэл байдал бий болгоод олон янзын хуваагдлаас ангижраад тэгээд нэг тийм үндэсний хувьд бол нэг тийм хүчрэгжиж босч ирдэг тиймэрхүү ерхий зөв тогтол анзаарэгдэад байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол тэр мухар сүсэг болон тэр зан үйл гэдэг талаас нь арай өөр өнцгөр философи одоо сэтгэлгээ магадгүй одоо ард түмч бол нэг тийм сэрх тухай ярьж гин. За нэг тийм оюун санааны эрен одоо юу гэдэг тийм эрэнд шилжин орж байгаа гэж байгаа. Энэ үйл хэргийн бэлтгэл болгож гэдэг юм уу да. Ер нь дараагийн үед бол Монгол төмнийг бол тийм сэрсэн за тэр одоо юу гэдэг өндөр асар их өндөр эрчим тэр эрчим мэдээлэлээ хүлээж авдаг тийм хүмүүсийн эрен болгох гэдэг байгаа байхгүй. Гэхдээ тэр чиглэлээр хийсэн ажил сургалтууд маань амжилттай боллоо. Тэгээд бас дараагийн нэг зүгээр сонирхуулахад за тэрмэстэй хар тэрмэс гэдэг нуур байгаа. Энэ нууранд бол ойлон ихийн одоо төрийн хан хөвгүүдийг бэлтгэдэг зуны сургууль энд ажиллаж исэн маш том одоо номын сан энд байсан сураг мэдээ баримтууд байдаг. За Монгол төмний сүүлийн үед маш их сонирхон судалж байгаа Алтан дээд үний айлгуу гэдэг тэр судрын өв тээгчид гэдэг юм уу та тэр нүрзэдгүй айднаар бол магадгүй энэ оршихуйд ажиллаж амьдарч бүтээж тойрож явж исэн тийм хүмүүсийн холбоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ үзэл санааг бол усын ард түмэнд таниулъя, мэдүүлъя, сонирхуулъя гэдэг байдлаар ирсэн. Тэгээд яг нь ер нь бол нийгмийн сэтгэл зүй бол хүлээж авахд бэлэн байгаа юм байна. Гагцгүй одоо ингээд ажиллах хэрэгтэй. За энэ чиглэлээр ажиллаж суралцж чадах тийм маш олон одоо сургагч багш нарыг бэлтгэх хэрэгтэй байна гэсэн тийм ерөнхий дүгнэлтэнд хүрээд явж байна. Яг өчигдөр бол бид нар одоо нэг тийм бизнес инкубатор төвгээд тэн дээр бол сургалт хийсэн. Маргааш 11 цагаас 3 цагийн хооронд бол тэн дээр сургалт хийх тийм бодолтой, тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тийм учраас сонирхсан хэн бүхэн магадгүй одоо хөрөлцөн ирэхэд бол нээлттэй. Бид нар энэ нэг тийм зан үйл гэхээсээ илүүтэйгээр шүтлэг бишрэл бөө мөргөлөхөөсөө илүүтэйгээр ер нь Монгол хүн болгон өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, өөрөө өөрийнхөө тэр оюун санааны дархлааг бүтээж чаддаг, өөрөө өөрийгөө таньж мэдж, үндэстэн өөрийгөө таньж мэдэх тэр хэрэгслэл, тэр аргачлал болгож одоо өгөх гээд байгаа. Дээр нэмээд одоо юу гэдэг те юу сансан 9 цагаан хүсэл мэт сэтгчлэн бүтэх болтгоо гэдэг тийм ерөөл байдаг. Тэр 9 хүсэл гэж яг юу юм? Тэр хүсэл мөрөөдлөө хүмүүс биелүүлэхдээ тэр ил далдын ч гэдэг юм уу, өвгдээссэн гэдэг юм уу, өөрийн тэр сэтгэл санаа, арга аргачлалыг хэрхэн ямар төвшөнд байж иж одоо тийм амар тайван амьдралыг бүтээдэг юм бэ гэдэг талаарх тийм зүйлүүдийг ярих болно. Тэгээд сонирхож байгаа хэн бүхэн бас хөрөлцөн ирэхийг урьж байна. Баярлалаа.